2024 оны энхийн шагналтан Монгол Улсын их сургуулийн инженерчлийн тэнхимийн зөвлөх профессор Монгол Улсын гавьяат багш Сэтвийн Шарибов баруун алтын сүрлэг улсын дундах Говьалтай аймгийн Бугут сумын уугуул унган мэрэгжил сурган хүмүүжүүлэгч бөгөөд Аранга аймгийн багшийн сургуульд суран улсын багшийн дээд сургуульд үргэж бригадын баг сургуулиас Монгол Улсын их сургууль хүртэл 50 жил гэгэрлийн бүх салбарт багшилсан нэгэн Шарибов Говьалтай Завхан аймагуудад томилогдсон багшилж дараа нь мэрэгжилтэн бэлтгэдэг тусгай сургууль захирал ажилласан. 1999-98 онд ерөнхий боловсролын сургууль, шинжлэх ухаан технологийн их сургууль, инженерийн зураг зүйн багшаар ажиллаж байгаад 1998 онд Монгол Улсын их сургуулийн компьютер график дизайны хөтөлбөрийг хамтран боловсруулсан. Зүйл холбоот улсад мэрэгжилтэн орчуулагчаар мөн томилогдсон ажиллаж байжээ. Шарибов энэ хугацаанд Монгол хүний сэтгэл зүйн онцлогийн судалгаагаар эрдмийн ажил хийсэн юм. Хүмүүст амьдралын мөн чанар, утга учирын талаар олонтой лекц уншиж, 400 гаруй гэр бүл зөвлөгөө өгч, одоо хүртэл энэ чиглэлээр идэвхтэй ажилласаар байна. Шарибов багшаар А усаг заалгасан анхны сурагчаас эхлээд 10 жилийн шавнар ажил мэргэжил эзэмшихээр гадаадд суралцагсад ажилдирийн техникумын Монгол Улсын их сургууль бэлтгэж буй компьютер графикийн мэргэжилтнүүдгээд тэрээр 100-100-аар тоологдох олон шавьтай билээ. Үүнээс гадна тэртээ 1970-аад онд Монгол орныхоо зүүн хязгаарт цэцэн бөөн мөрлсөн хилчин байлдагч явсан тэрээр 2006 онд их Монгол Улс байгуулагчны 800 жилийн ойгоор төрийн өсөхөл цагаан түгийг шинчлэн бүтээлсэн юм. Энийг хүйсээ хэн бүхэн тохиогоогүй ховор завшаан гэж ихэд бэлгшээж явдаг үлээ. Тэрээр зогсохгүй Шарибов баримтат киноны мастер гэгддэг. Монгол Улсын их сургуулийн дэргэдэх 10 студийн захирлаар томилогдсон тэр цагаас баримтат кино бүтээж эхэлжээ. Бэлгүү номч Бямбан Эрдчин Эрдэмтний 100 жилийн ой зориулсан Бүргэдийн дуулал баримтат кино түүний анхны бүтээл юм. Үүнээс гадна ардын өрн зохиолч Эрдэмтэн Цэндийн Дамдын сүрэн, Лувсан банд, Эрдэмтэн зохиолч Дондгийн Цэгмэд, түүхч археологч зохиолч Хөдөөгийн Перлэ, төрийн шагналт түүхч Эрдэмтэн Нацагдорч, нэрд физикч Содом Зэрэг, Монголын сор болсон Эрдэмтдийн 100 жил зориулсан яад баримтат киног бүтээж зохиогчин эрхээ баталгаажуулсан байна. Монголчууд Шарибов багшийг тэмцэг шидгээр нь мэднэ. 2006 онд хайр тохинд тохиолдсон харамсалтай явдлаас болж 20 жилийн турш шудраг үнний ирэлд тууштай тэмцэж яваа билээ. Түүний энэ олон жилийн тасралтгүй тэмцэл нь Малайзийн нийгмийг өөрчлөхөд ч нөлөөсөн юм. 2018 онд болсон Малайзийн ээлжид сонгуулийн өмнө Шарибов Малайзийн сэтгүүлчин цахим хуудас руу Малай үндэстэн та бүхний хувьд түүхэндээ хамгийн хариуцлагатай сонгуул энэ байж мэднэ. Хэрв хариуцлагагүй сонголт хийвэл миний охин тохиолдсон эмгэнэлт явдалтай адилхан хувь заяа танаа улсын ирээдүйд тохиолдохыг үгүйсэхгүй. Маргааш сонгуулийн хайрцаг саналын хуудас хийхдээ Шарибовгийн алтан туяаг нэг санаараа агилсан загталд өөрийн зураг хавсарган явуулсныг сөрөг хүчнээс нэр дэвшигч 92 настай Махатхар Мохаммад шууд нэвтрүүлгийн төгсгөл дурдж сонгуульд түүний нам олон жилийн дараа ялалт байгуулсан түүхийг бүтээжээ. Түүний энэ загтал олон мянган малайчуудыг сэргээж ухамсартайгаар саналаа өгөхөд хүргэсэн билээ. Үүнээс хойш Малайзад бэлгийн мөжлөх төртөж, өр зээлэнд баригдан, шорон торгидож, эх оронгүй, өмгөөлөлгүй асуудалд орсон олон арван монголчууд түүнд хандаж иржээ. Учир нь Малайз Монголын хооронд хууль эрх зүйн зохицуулалт байдгүй. Тиймээс Малайз улсад хүнд нөхцөлд орсон цөөнгүй иргэнийг эх орондоо эргэж ирэхэд нь тусалсан байна. Тэмцлийнхээ хугацаанд Монгол хүний эрх, үнэлэмж, үн цэнийг нэмэгдүүлэхийг зорж энэ хүртэл явсан бөгөөд тэмцэнэ гэж юу болохыг өөрөөрөө үлгэрлэн боддоор харуулсаар ирсэн. Олон улсад шудраг үнний төлөө сэтгэл санаагаа зориулдаг сая хүмүүсийн анхаарал өртсөн. Тэд ч үлээсээр байна. Шарибов багшийн олон жилийн хүч хөдөлмөрийг тэр засгаас зүйсээр үнэлж, тэрийн дээд шагнал алтан гадас одон хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгуудаар шагнаж 2024 онд Монгол Улсын гавьяат багш цол хэрмийг хүртээсэн билээ. Охиныхоо төлөө гэхээс илүү Монгол хүний нэр төр эрхийг хамгаалахын төлөө хийж буй түүний тэмцлийг Монгол төр засгаас илүү нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн байгууллага, хүний эрхийн хамгаалдаг гадаадын төрийн бус байгууллагууд хой хүмүүс дэмжин хамтран ажилладаг. Энэ хэргийг шудраг шийдхийг дэлхийд дахин анхаарч хардаг болохоор Шарибов багшийн ганц хүний тэмцэл үнэн шудраг ёсыг эрхэмлэгчдийн хамтын тэмцэл болж өргөцсөн. Өөрийн авьяас бэлэг, эрдэм чадал, буруу хаан, сэтгэл зүрхээ бүгдийг эх орондоо олон мянган шавнар залуу үедээ зориулснаас гадна охиндоо амлсан хайр, инрэл, нинжин сэтгэл, зорьсон доо хүрдэг Монгол хүний чанд хатуу зориг, зүрх төвчээр тууштай сэтгэлийн үлгэрэл болсон сайн аавыг хүндэтгэн 2024 оны энхийн шагналын эзнэр тодруулсан билээ. Монгол Улсын их сургуулийн инженерчлийн тэнхимийн зөвлөх профессор Монгол Улсын гавьяат багш Сэтвийн Шарибов